Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун бурхан аав минь. Бурхан танаас холдон гэм нүгэл дунд амьдарч байсан бид бүхнийг өрөвдөн хайрлаж бидний хүртэх ёстой байсан хараал болон шийтгэлийг эзэн Есүс бидний өмнөөс үрч. Эзний үхэж урсгасан үнэт цусаар бидний гэм нүглийг мөнхөд угааж өгч. Цаашид шүүлт болон хараалыг хүртэхгүй болгож ямар ч гавьяа зүтгэлгүйгээр аварч өгч. Биднийг Бурханы хүүхэд болгож өгч. Мөнхийн Бурханы улсад орох тэр алдарт найдварыг өгсөн тэр бүхий л нэгүсэлд талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар аврагдсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглан эзний нэгүсэл болон хайрыг магтан дуулж эзний үгийг сурч эзний хамт байгаа ариун нөхөрлөл дотор нөхөрлүүлж байгаа талархаж байна. Энэ цагт ч эзэн та бидэнтэй хамт байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг ажиглан харж Бурхны өршөөлийн мутраар зууран барьж эзний нэгүсэл болон хайр үгээр бидний сэтгэлийг та дүүргэж өгч бид үлдсэн хугацаанд Бурхны хүүхдийн хуваар ичих зүйлгүй амьдарч чадхад удирдах өгнө үү. Орон даяар байгаа манай чуулган дэлхийн олон чуулганууд хүн тэцүү байдал донд итгэлээс ахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүст эзэнтэй хамт байж ажиллаж өгч эзний сайн мэдээг илүү зоригтойгоор гэрчлэн олон төөрсөн сүнснүүдийг эзэн рүү удирдах авралт хүргэх таны агуу үйл хэрэг үргэлжлэн явагдахад та тусалж өгөөсөө хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Сайн мэдээг тарааж байгаа бүхий л номлогч нарт үг болон мэрэгүү ухаан хайр ариун сүнсний хүч чадлаар дүүргэж өгч эзний өгсөн нэгүслийн сайн мэдээг илүү зоригтойгоор гэрчлэхэд туслаарай. Цаг үед нь хэрэгтэй үгийг бидэнд өгдөг. Бидний явах ёстой замыг заан харуулдаг эзэн минь. Энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн өөрийн үг, өөрийн ариун хүслийг бид бүхэнд илүү ихээр ойлгуулж ухааруулж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дууны баг магтан дуу дуулнаа.
За баярлалаа. Магтан дууны баг хичээлээ. Хамтдаа Библиэс хайж олцгоё. Иохан 15 дугаар бүлэг. Иохан 15-ын 9-өөс 14 хүртэл уншия. Иохан 15-ын 9-өөс уншия. Эцэг намайг хайрлсны адил би бас та нарыг хайрлсан. Хайранд минь байх тун би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Миний баяр баясгалан та нарт байж та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг би та нарт хэлв. Би та нарыг хайрлсны адилаар та нар бие биеэ хайрлах тун энэ миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зариулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үйлдвэс миний нөхөд мөн. Энэ хүртэл байна. Би өнгөрсөн 7 хоногт Японы Токиод өвлийн цугларалт хийгээд ирсэн байгаа. Японд одоо манай чуулган нийт 12 чуулган байгаа. Тэгээд бас пастор болон номлогч нарын тоо 15 хүн. Би даасан номлогч пасторууд 15 хүн тэнд байгаа. Японд би эрт дээр үеэс авахуулан очиж нөхөрлөж сайн мэдээ тарааж тэгж байсан. Анх Чонжууд байсан Соян-соп гээд тухайн үед байсан ахлагч Чомбог их сургуулийн профессор байх үедээ солилцооны багшаар Японд очоод байж байх хугацаанд оюутнуудад эхлээд сайн мэдээг тарааж байсан. Тэр үед биш гэсэндээ хамт явдаг байсан. Хэдэн оюутан сайн мэдээ тараасны дараа дахиад Солонгос руугаа буцах болдог. Дахиад хэдэн үнд тараадаг. За тэгээд оюутнууд болохоор тогтвортой болж өгөхгүй байсан. Тийм хэцүү байдал донд сайн мэдээ тарааж ягаад Япон хүмүүс аврагдаж эхэлсэн. Тэгээд баг багаар нөхөрлөл бий болсон. Одоо сайн мэдээ эрч хүчтэй тараагдсан байгаа. Энэ удаа тэр 12 чуулган бүгдээрээ цуглаж чадаагүй. Бас энэ тэнд хол байдаг учраас 3 чуулган л цугласан. Гэхдээ олон хүмүүс цугларсан. Тэгээд дуусаад номлогч нарын цугларалт бас хийсэн байгаа. Одоо тэнд аврагдсан ахын дүүс эзний үгэнд дуулууртай байж, хайрлаж, нөхөрлөж Японы сайн мэдээний төлөө халуун сэтгэлтэйгээр их сайн урам зоригтой амьдарж байгаа. Япон бол үнэхээр сайн мэдээ тараахад хэцүү газар байгаа. Японд энэ Христ итгэлийг, Христийн шашныг эв нэгдлийн сум мөнтэй андуурдаг байгаа. Тийм болохоор их таагүй сэтгэгдэлтэй байдаг. Тийм болохоор бид нар сайн мэдээ тараахдаа эв нэгдлийн сүмтэй холбоогүй гэж дандаа бичдэг. Эв нэгдлийн сум олноор нь гэрлүүлээд маш олон шүүмжлэл дагуулсан байдаг. Одоо ч гэсэндээ түүний одоо үлдэгдэл бас байдаг. Тэгээ бас нэг нь Япон хүмүүс айл болгон гэрийнхээ нэг хойморт нэг сонин зүйл тавьсан байдаг. Тэгээ түүндээ залбирдаг байгаа. Өнөөдөр аз ивэл дүүрэн байлгаж өгөөрэй гэдгсэн жүү. Тэр нь одоо өвөрмөц заншил болсон шүтлэг гэхүү. Итгээд байгаа зүйл гэхдээ байхгүй гэхдээ бүдэг бадаг тийм зүйлд итгэдэг ками-сама гэдэг. Энэ ками-сама гэдэг үг нь одоо бурхан гэсэн утгатай
үг байгаа. Гэхдээ бидний итгэдэг Библийн бурхныг ч гэсэндээ Япон хэлээр Ками сама гэдэг байгаа. Тэр хүмүүсийн үйлчлдэг тэр чөтгөрч биш л дээ. Тэр нь ч бас Ками сама. Тиймээс энэ дүрээд андуураад би Япон сайн мэдээ тараахтаа тэгж хэлсэн. Бүтээгч Ками сама. Ийм нэг оноос нь нэр тусна нөгөөх ёстон байна даа гэж байсан. Тэгээд бас хувьтөөрөгт бас итгэдэг. Тэгээ хүн замаар явж байгаад чулуунд бүдрээд унах юм бол, бэртэх юм бол босонгоо баярлаа гэдэг гэж байгаа. Яагаад энд бүдрээгүй байсан бол тэнд очиод машинд мөргүүлж өгөх байсан болохоор. Тэгэхээр ийм бүдэг бадгаар ийм тийм нэг шүтлэгтэй гэдгсэн чинь газар хөдлөлт болоод өглээд гэх юм бол түүнийг ч гэсэндээ хувь төөрөг гэж боддог. Тиймээс тэр хүмүүс сайн мэдээ тараах нь их хэцүү байдаг. Би тэр үед Кёотод очиж Соян Соп гэдэг профессортой хамт нэг Япон чуулганд очиж утсан. Гэтэл пастор нь Солонгос хүн байсан. Биднийг их баяртайгаар угтаж аваад хэлэхдээ энэ дэлхий дээр хамгийн сайн мэдээ тараах хэцүү газар энэ бахаа гэж байгаа. Тиймээс сайн мэдээ тараахад их хүнд байдаг. Тим юм хэлж байсан. Яг боддоор тийм байдаг. Сайн мэдээ тараахад за дээр үед ч гэсэндээ тэнд Учимура Канзо гэдэг ч юм уу. За тиймэрхүү хүмүүс бас аврагдсан хүмүүс сайн мэдээг тарааж ирсэн. Гэхдээ тэр сайн мэдээ сайн яваагүй юм шиг байгаа. Тиймээс Японы хүн ам одоо 123 сая гэж байгаа. Манай улсын хүн амыг бодвол 2 дахин их хүн амтай том улс. За гэтэл итгэгч хүмүүс их цөөхөн. Тэнд аврагдсан хүн ч гэсэндээ за манай чуулганаас өөр аврагдсан хүн тэнд байдаг болов уу гэж бодогддог. Үнэхээр цөөхөн. Тиймээс би Япон хүмүүст хэлдэг байгаа. Иерусалимаас эхэлсэн энэ сайн мэдээ газрын хязгаар хүртэл тунхаглагдвал тэгээд төгсгөл ирнэ. Иерусалим бүх явдаас хамаар тэр байтугай. Дэлхийн хязгаар хүртэл. Тэгээ Матай 24-ийн 14 дээрээс харах юм бол хаанчлалын энэ хүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ гэсэн байгаа. Есүсийн хэлсэн үгийн дагуу энэ сайн мэдээ Иерусалимаас Ром руу, Европ руу, Америкаар нэг тойроод манай улсад бас оройтож орж ирсэн байгаа тийм ээ. Хамгийн зүүн хязгаар. Түүний дараа Япон бол арлын орнуудаас хамгийн зүүн хязгаар байгаа. Тиймээс би тэгсэн. Солонгост сайн мэдээ оройтож орж ирсэн ч Солонгос бол одоо 230 гаруй чуулгантай байна. Ирч хүчтэй сайн мэдээ тараагдаж байгаа. Зөвхөн манай чуулганаар дамжуулаад гэтэл Япон сайн мэдээ бас оройтож орж ирсний сацуу. Сайн мэдээ одоо хүртэл хүнд байдалтай байгаа. Япон сайн мэдээ хүчтэй тодорхой хэмжээнд тараагдах юм бол бурхны ажил магад дуусах баха. Газрын хязгаар орхол арлын орнууд их газрын хуваар Солонгос бол зүүн хязгаар. За арлын орнуудаас Япон бол хамгийн зүүн хязгаар байгаа. Тиймээс сайн мэдээ хүчтэй тарааж бидэнд даалгасан байгаа сайн мэдээ тараах боломж их биш байгаа учраас бүх хүчээд ажиллан сайн мэдээ тараая. Энэ удаас ийм зүйлийн талаар хэлээд ирсэн. Бас хичээнгүй амьдрахыг хүссэн тийм сэтгэлийн шийдвэртэй байцгааж байна лээ. Тиймээс Японы сайн мэдээний төлөө бас их залбирах хэрэгтэй. Мэдээж Африк ч юм уу, Нийтгэг, Хятад, Орос, Өмнөд Америкийн орнуудад бас олон хэцүү байдал донд энэ сайн мэдээ тараагдж байгаа. Гэхдээ эрч хүчтэй сайн мэдээ тараагдж байгаа. Японы хувьд хөгжингүй улс орн. Гэтэл тэр улс энэ сайн мэдээнээс тэгж их татгалздагсан жоо ямар тач сайн мэдээ тараагдах нь хэцүү байдаг. Гэвч бурхан аврагдсан ахан дүүсээр дамжуулан ажиллах болно гэж итгэдэг. Тиймээс би
нэг хол явахыг хүсдэггүй. Онгоцонд суугаад явах нь ч хэцүү. Удаан сууж утсан уу? За зүүн тишээгээ Нью-Йорк юм уу Вашингтон руу явъя гэвэл онгоцоор 14 цаг явах хэрэгтэй болдог. Би залуу байх үед их явж исэн. Одоо бол нэх залуу биш одоо. Тиймээс хол бол залуу пасторуудыг, сайн пасторуудыг олон байгаа учраас тэр хүмүүсийг явуулаад байгаа. Харин Япон бол онгоцоор нэг 2 цаг л явах учраас Япон руу аль болох жилдээ нэг 2 удаач болтгоо явж сайн мэдээ тараах юмсан гэж боддогч. Ямар тач Японы сайн мэдээ бидний хариуцлага байгаа. Бид эхлээд сайн мэдээг ухаарсан, сайн мэдээ хүчтэй тараагдж байгаа болохоор Бурхныг харахад Японы сайн мэдээг бидэнд даалгасан гэдэг нь баталгаатай. Тиймээс залбирч мас тусалж сайн мэдээг тараахын тулд бид нэр их хичээж зүтгэх ёстой юм шиг байна. Тэгэхээр Японы мэдээг түр дамжууллаа. За ихтэй өнгөрснөө ботход олон хүмүүс аврагцсан хүмүүс нэмэгдсэн байна лээ. 5 сард билүү жил болгон ямар тач орон даярах бүх чуулганд цугларч хаврын семинар юм уу, за зуны семинар юм уу хийдэг байгаа. Бас олуулаад цугладаг. Тиймээс өмнө нь Олимп болж байсан тэр газарт цуглах боломжтой газар түрээслүүлдэг байгаа их том газар. Тэгээ байрч гэсэндээ олон тэрийг нь түрээслээд тэгж сайн мэдээг тарааж байгаа. За Японы мэдээг дамжууллаа. Бид нар эзний өдөр болгон би эзэн дотор оршдог амьдрал гэсэн сэдвтэйгээр үгнээс үргэлжлүүлэн орж байгаа. Энэ удаа 12 дахь нь 13 дахь нь мэдэхгүй байна. За гэтэл Иохан 15-ын 3-4-ийг харах юм бол миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ, миний дотор орших тун, би ч та нарын дотор оршноо. Ийм онцгой үгийг хэлсэн байдаг. Хэлсэн үг гэж байгаа нь Бурхны нэгүслийн сайн мэдээ. Энэ сайн мэдээг сонсож 1-р Петр 1:22 дээрээс харах юм бол үнэнд дуулууртай байснараа сайн мэдээг хүлээж авсан нь дуулууртай байсан хэрэг сэтгэлээ ариусгасан гэж байгаа. Та нар хэдийн цэвэр болжээ, миний дотор орших тун, аврагдсан хүнд миний дотор орш гэж хэлсэн. Би ч та нарын дотор оршноо. Аврагдсны дараах итгэлийн амьдрал бол нэг үгээр хэлэхэд эзэн дотор оршдог амьдрал байх нэ. Иохан 14-ийн 20 дээрээс харах юм бол та нар миний дотор, би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэдэх болно. Тэр өдөр гэж байгаа нь бид аврагдах үед, аврагдсны дараа бидний мэддэг зүйл нь эзэн миний дотор байж, би эзэн дотор байдгийг. Тэр үед би эцгийн дотор, та нар миний дотор, би та нарын дотор байх. Энэ дотор байх гэдэг үгийг өөр үгээр нэгдмэл байдал гэж хэлж болно. Нэг болсныг. За бидэнтэй адил ийм гэмтэн, гим нүглээ уушлуулан аврагдаж Бурхны хүүхэд болж одоо эзэн бидэнтэй хамт байх болсон. Матай 1 дээрээс харах юм бол Есүсийн нэрийг түүнийг Есүс гэж нэрлэл гэж Мариагийн нөхөр Йосефт хэлсэн байдаг тийм ээ. Есүс гэх нэрний утга аврал гэсэн утгатай. Түүнийг Есүс гэж нэрлэл тэрээр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж байгаа. Би тэгсэн англиар Jesus is Savior. Есүс бол авралын эзэн гэж байгаа. Түүнийг Иммануэль гэж нэрлэе гэж байгаа. Иммануэль гэх үг нь Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай. Биднийг аварсан зорилго нь Бурхан бидэнтэй хамт байхын тулд байгаа. Тэгээд үндсэндээ мөнхийн Бурханы хаанчлалд биднийг оруулж Бурхантай биднийг мөнхөд амьдруулахын тулд биднийг аварсан байгаа юм аа. Бид бүхэн аврагдсан гэж байгаа нь ямар гайхалтай үйл явдал вэ? Ой тоонд нь сайн бууж гинөө мэдэхгүй байна. Бидэн шиг гэмтэн
Мөнхөд там руу явах байсан гэмтэн гим нүглээ уушлуулад зогсохгүй Бурхны хүүхэд болсон сансар окторгоё бүхнийг бүтээсэн Бурхан миний аав болсон. Тиймээс Матай 6 дээрээс харах юм бол Есүс залбирлыг заахдаа та нар ийхүү залбираа. Тэнгэр дэх бидний эцгээ гэж байгаа. Our Father in heaven. Бидний ааваа, аврагдсан бидний эцгээ, тэнгэр дэх бидний ааваа гэж байгаа. Бодоод үзээрэй. Энэ сансар окторгоё, энэ тэнгэрт байгаа сансар окторгоёг оруулаад Бурхны байгаа бүх газрыг тэнгэр гэж байгаа. Есүс тэнгэрээс энэ газарт ирсэн гэж байгаа. Тэнгэр дэх сансар окторгоёг бүтээж захирдаг Бурхан бидний аав, эцэг болсон, миний аав. Тиймээс залбирахдаа Бурхан аав минь ээ. Бурхныг ааваа гэж дуудах болсон нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Тиймээс та нар хүүхдүүд нь юм бол Бурхны өв залгамжлагчид юм аа. Христийн хамтран өв залгамжлагчид гэж Ром 8 дээр. Бурхны хүүхдүүд юм бол Бурхны өв залгамжлагч болсон байна. Мөнхийн Бурхны хаанчлалыг өв болгож авах өв залгамжлагч. Христтэй хамтран өв залгамжлагч. Христтэй хамт деваажинд байгаа зогсохгүй бас хамт алдаршуулгадна. Сайн ойлгогдохгүй байгаа зэн. Биднийг аварсан нь Бурхны үнэхээр гайхалтай амлалт юм аа. Тиймээс биднийг аварч Бурхны хүүхэд болгож авч мөнхийн Бурхны хаанчлалыг өв болгож тэр алдарт орох тэр эрхийг бидэнд Бурхан өгсөн байгаа. Энэ газар дээр аврагсны дараах амьдрал юу вэ гэхээр одоо Бурхантай хамт амьдардаг амьдрал бахна. Эзнийг урдаа залж амьдардаг амьдрал бахна. Галаат 2:20 дээрээс харах юм бол би Христтэй хамт цовдлогцсон. Би цовдлогцсон гэж байгаа нь одоо гимтэн байсан би, там руу явах гимтэн байсан би загалмай дээр дууссан гэсэн үг. Би үхэхийн оронд Есүс өгөж Хоёрдугаар Коринт 5:14-өөс харах юм бол Христийн хайр биднийг албаддаг. Учир нь нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бүгд өгсөн гэж бид ятгагцсан. Нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бүгд өгсөн гэж бид ятгагцсан. Есүс өгөж өгсөн нь бид өгсөн гэсэн үг. Есүс өгөх шаардлагагүй байсан нь гим нүгэлгүй нэгэн тийм ээ. Бидний өмнөөс өгсөн байна. Тиймээс Есүсийн үхэл бол миний үхэл юм аа. Есүс ташуурдуулж тэр ичхүрийг амсаж загалмай дээр цусаа урсгасан нь над чиг гимтнийг аврахын тулд байсан. Тиймээс Есүсийн үхлээр дамжуулан бидний хүртэх ёстой байсан хараал болон шийтгэл бүгд дууссан байна. Есүсийн үхэл миний үхэл. Тиймээс би Христтэй хамт цовдлогцсон гэж хэлсэн байна. Есүс цовдлогдох үед би ч тэнд хамт цовдлогцсонтой адилаа гэж байгаа. Гимтэн өөхөх ёстой байсан гимтэн эзэнтэй хамт өгсөн. Одоо би амьд байгаа юм биш, харин миний дотор амьдардаг Христ юм аа. Аврагдсан хүн. Гим нүглээ уучлуулсан, аврагдсан, мөнх амьтаа болсон. Түүний зэрэг мэдэх зүйл нь эзэн миний дотор байгааг мэдэх. Байгааг нь мэдэхгүй байсан ч байгаа. Байгаа гэдгийг нь мэдэх ёстой ахна. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм аа. Тэр өдөр та нар миний дотор, би та нарын дотор байгаа. Эзэнтэй нэгдсэн хэрэг бахна. Төмөр хайлуулах цууханд төмөр хийвэл улаан тийм ээ. Улайсан. Тэр төмрөө гал. За галт төмөр хоёр нийлсэн байна. Тэр юу вэ? Галт төмөр. За төмөр гал дотор орж байна. Гал төмөр дотор орж байна. Гал төмөр хоёр нэг болж байна. Төмөр боловч за бас юмн дээр тавих юм бол юм шатаан үсттэй. Энэ зөвөрлөл таарж гин уу мэдэхгүй байна. Эзэн миний дотор, би эзний дотор нэг болсон байх нь. Энэ үнэхээр бидний бодлоор ойлгоход хэцүү, гэвч үнэн энэ. Итгэх хэрэгтэй.
Бид өөрсдийн толгоогоор итгэж чадахгүй зүйлдээ Бурхны үг учраас итгэх ёстой. Бурхны үг үнэн учраас. Аврагдах юм бол эзэн миний дотор байгаа гэдэгт миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болж бай. Миний дотор оршихтун. Би ч та нарын дотор оршино. Дотор орш гэж хэлж байгаа үг нь эзний дотор, эзэн миний дотор байгаад итэг гэсэн үг байна. Эзэн бидний гим нүглийг хэдийнэ уушлаад өгсөн. Түүнд итгэсэн биз дээ. Там руу явах гимтэн гим нүгэл ихтэйгээсээ там руу явж байгаа юм биш. Тэр нэгүслийг ухаарч чадахгүй, итгэж чадахгүй байгаагаас болж. Тиймээс Иохан 3:36 дээрээс харвал хүүд итгэдэг хүн мөнх амьтаа. Мөнх амьтаа. Харин итгэдэггүй дуулуургүй хүн амийг үзэхгүй бөгөөд Бурхны уур хилэн түүн дээр оршноо гэсэн байгаа. Итгэдэг хүн нь мөнх амьтаа болсон, мөнхийн амийг авсан, харин итгэдэггүй амийг үзэхгүй, харин ч Бурхны уур хилэн тэр шүүлт түүн дээр оршноо гэж байгаа. Аврагдахгүй юу гэдэг нь итгэхгүй юу гэдгээс л хамаарж байгаа маш энгийн асуудал тийм ээ. Итгэсний дараа яадаг вэ? Итгэлээр дуус гурвалж байгаа юу? Итгэж байгаа нь гим нүглийн ууштуулан мөнх амийг авж байгаа Бурхны хүүхэд болж байгаа хэрэг Деважн руу очих найдвар нь баталгаатай болж байгаа. Одоо энэ ертөнцийн амьдрах хугацаанд эзэн надтай хамт байхад хүрж байгаа. Амьд байгаа нь би биш. Би эзэнтэй хамт үхсэн, гэмтэн байсан би үхсэн. Харин миний дотор амьдардаг Христ юм аа. Христ миний эзэн байх нь энэ сэтгэлд. Эзэн зүв зүгээр байж идэг болов. Эзэн одоо миний амьдралын эзэн болж байгаа. 2-р Петр 1-р Петр 3:15 дээрээс харах юм бол Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандгана. Миний дотор Есүс одоо эзэн болох. Амийн эзэн болох, миний амьдралын эзэн болсон байна. Одоо эзэн энэ дотор амьдарж байгаа юм аа. Тиймээс яаж амьдрах нь эзэнтэй хамт амьдарж байгаа амьдрал вэ? Библиэлд байна. Библийн үгийг дагаж амьдрах нь эзэнтэй хамт амьдарж байгаа амьдрал. Аврагсны дараа ариун сүнс бидэнд Бурхны нэгүслэр талархал болон баяр хөөргийг өгч, Бурхны үгийг ухааруулж, тэр үгэнд дуулууртай амьдрах сэтгэлийг өгч, дуулууртай байх хүчийг ч өгдөг. Тиймээс Филиппой 2:13-аас харах юм бол та нарын дотор үйлдэх чинь Бурхан юм аа. Учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алинд нь бидний дотор байгаа нэгэн Бурхан болон Есүс адилхан байгаа. Тэр Бурхан өөрийн сайн тааллын дагуу тэр өөрийн сайн тааллыг ухааруулж тэр сайн тааллыг нь үйлдэх хүслийг ч өгч хүчээр үйлддэг юм биш. Бурхны хүслийг үйлдэх нь бидний амьдралын зорилго учраас чин хүсэл болдог байна. Хүсэх ба үйлдэхийн аль аль нь та нарын дотор ажилдаг гэж байгаа. Тиймээс Бурхны үгийг ухааруулж Бурхны үгийг үйлдэе гэсэн тэр чин сэтгэлийг өгч үйлдэх хүчийг нь ч өгдөг. Тэр итгэлийн амьдрал юм аа. Энэ ертөнцийн дээр байгаа бүхий л шашин зүгээр л цуглаад одоо янз бүрийн одоо тэр шашныхаа судрыг уншдагсан жоо, цээжилдэгсэн жоо. За энэ шарын шашин итгэдэг зүйл байхгүй үнэндээ. Шарын шашинд итгэдэг объект байхгүй. Боддоо хий тэгээ түүндээ мөрөг залбир. Боддоо тийм үг хэлээгүй. Боддоо хийгээрэй гэж хэлээгүй. Залбир гэсэн үг байхгүй. Гэтэл энэ шарын шашинд тэгэхээр юу ч байхгүй, объект байхгүй байхгүй болохоор өөртөө хүмүүс гаргаж ирсэн зүйл. Израилийн ард түмэн цөлд алтан тоглол хийж тавьчихад мөрөгсөнтэй адилхан хүнд Бурхныг хайсан сэтгэл байдаг. Гэхдээ мэдхгүй бол ингээд юм хийгээд тавьчихдаг. Япон хүмүүс юм хийгээд тавиад түүндээ мөргөж байгаатай адилхан. Тэгээд тэнд сударч бас байхгүй. Гэтэл ямар тач энэ шарын шашин
өөрсдийн гэсэн содор хүртэл гаргаж ирээд муслимчууд Мухаммед гэх хүн аав ээж нь эрт нас барсан байдаг. Тэгээд нагц ахыхаа гэрт худалдаа 8 хийж сурдаг. Тэгээд нэг баян бэлэвсэн эмэгтэйтэй гэрэлсэн гэж байгаа. Салсан нөхрөөсөө салсан эмэгтэйтэй гэрлээд амьдарж байгаад за тэгээд ууланд агууд очоод залбирж байгаад Аллах бурхны илчиллийг авсан гэдэг. Ямар ч утга учиргүй зүйл ярьж байгаа. Тиймээс Аллахын иш үзүүлэгч гэж өөрийгөө нэрлсэн. Өөр босод зүйлийг ярих шаардлагагүй. Тиймээс Коран судар гэж байгаа нь Библийн хуучин гэрээнээс нэг хэсгийг аваад тэгээд түүний дараа өөрөө зохиож бичээд түүнийг нийлүүлсэн нь Коран гэх судар хуурамч ном болсон хуурамч Библи гарч ирсэн бахан. Байдаг ч Аллах бурхныг зохиож гаргаж ирсэн. Бодоод үзэхээр үнэхээр утга учиргүй. Энэ дэлхийд дээр байгаа бүхий шашин иймэрхүү байдлаар үүсэж бий болсон. Бурхныг хайсан сэтгэл хүнд байдаг. Гэхдээ бурхныг мэдэж болох үг нь байна. Энэ сансар окторгуугаар дамжуулан бурхан байгааг, бүтээгч байгааг мэдэж итгэж бурхан ямар нэгэн бэ гэдгийг Библиэр дамжуулан бурхны хайр болон нэгүсэл юу вэ гэдгийг Библиэр дамжуулан мэдэж итгэлээр аврагдах ёстой байтал бурхныг хайсан сэтгэл нь байгаад байгаа ч энэ Библийг мэдэхгүй болохоор бозор сүнс ингээд шал өөр зүйл рүү чиглүүлээд там руу явхад хөтлөд байгаах нь. Гэхдээ бид нар амьд бурхныг мэдэж Библиэр дамжуулан бурхны нэгүслийг ухаарч аврагдсан байгаа нь ямар гайхалтай том ёроол вэ? Одоо л энэ Христийн шашны сэргэн мандалтын үе үсттэй. Асар олон хэдэн зуун урсгал байна, сүмч олон байна, пасторч олон байна, итгэгч нар ч олон байна. Гэхдээ Лук 13-аас харах юм бол энэ деважн руу орохыг эрэлхийлвч эс чадах нь олон ажээ. Орохыг эрэлхийлвч эс чадах нь олон ажээ. Деважн руу очих гэж итгэдэг хүн олон, гэхдээ боддоор орч чадах хүн нь цөөхөн гэж байгаа. Маш цөөхөн гэж байгаа. Тиймээс хавчиг хаалгаар орохыг хичээ гэсэн, тийм ээ. Амьд хөтэлдэг хаалга нь хавчиг зам нь нарийн юм аа. Цөөхөн түүнийг олдог. Хүмүүсээ Есүст итгэдэг хүмүүсийн дунд аврагдсан хүн дэндүү цөөхөн байгаа. Буруу ойлгож бас магадгүй гэж айж байна. Би өнгөрсөн хугацаанд сайн мэдээ тарааж байхад мэдэрсэн зүйл. За энэ Христийн шашинтай 1000 хүн тутмын нэг нь ядаж аврагдсан байвал их юм да. Энэ бол хэтрүүлсэн үг биш. Аврагдсан хүн бол дэндүү цөөхөн. Орохыг эрэлхийлвч эс чадах нь олон. Тэгэхээр орох хүнээс орохгүй хүн нь ямар их байх болоо. Тиймээс Лук 12 дээрээс харах юм бол өчүүхэн сүргээ бүү. Эцэгч нь хаанчлаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Бурхан хаанчлаа өгөхийг сонгосон өчүүхэн сүрэг гэж байгаах нь. Бид нар түүн дотор байна гэдэг нь ямар гайхалтай зүйл вэ? Бидэнтэй адил биш гэд биднийг шүүмжлээд л биднийг буруу гэж ярьдаг. Гэхдээ ирж үг сонсож үтсэн юм уу? Юу нь буруу байгаа юм бэ? Бурхны сонгосон Израилийн ард түмэн Бурхны илгээсэн Месиаг хүртэл алсан. Яагаад? Буруу номтон гэд алсан. Илж Паулыг ч гэсэндээ бүлгэллийн толгойлогч, Назарын бүлгэллийн толгойлогч гэсэн. Илж Паулыг бас л буруу номтны толгойлогч гэж байгаа. Тиймээс ал гэсэн хэн? Бурхны сонгосон ард түмэн. Энэ бүх дэлхий, бүхий л Христийн шашны байгууллага биднийг буруу гэж байсан ч бид нар огтхон ч хөдлөхгүй. Харж л бай хэн нь гажуурсгал, хэн нь аль нь зөв бэ бол гэдгийг. Бид нар ийм баталгаатай үннийг ухаарч аврагдаж
ариун сүрэг дотор байгаа нь ямар том ёроол болохыг мэдэх хэрэгтэй. Тиймээс одоо эзэн миний дотор амьдарч байгаа учраас эзэн миний амьдралын эзэн нь байх ёстойхон. Тиймээс эзэн дотор оршдог амьдрал гэсэн сэдвээр үргэлжлүүлэн үгнээс хэлж байгаа. Аврагдаагүй хүн бол эзний гадна байгаа хэрэг юм аа. Христийн гадна. Бурхны амлалтын гадна. Өнөөдөр унсан үгийн дагуу цаг хүрэлцгийн хэрээр хэлж өгье. Иохан 15-ын 9 дээр эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрлсан, хайранд минь байгтун. Эцэг намайг хайрласны адил. За бурхан эцэг хүү Есүс Христийг ямар их хайрлсан бэ? Матай 3 дээрээс харах юм бол Есүс Йордан голд баптист Иоханоор баптизм хүртээд уснаас гарч ирэхэд Тэнгэр нээгдэн Тэнгэрээс дуу сонсогдсон миний хайрт хүү энэ үлээ таалал минь түүнд оршдог. За бурхан өөрийн цорын ганц хүүг ямар их хайрладаг вэ? Тиймээс эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрлсан. Энэ үгийг сайн бодоод үзээрэй. Бурхан өөрийн цорын ганц хүү гэхээр бурхан төрүүлсэн гэсэн үг биш шүү. Эцэг хүү ариун сүнс энэ гурвлаар оршдогч нэг л байгаа. Бидний мэдлэгээр үүнийг ойлгох боломжгүй. Эцэг бурхан, хүү Есүс, тэгээд ариун сүнс. За энэ гурав нэг л бахан. За ийм зүйлийг тайлбарлая гэвэл одоо энэ цахилгаан нэг л зүйл. Гэхдээ юутай холбох вэ гэдгээ шалтгаалan өөрчлөгдөн. Их эрчим хүчж үүсэж болно. За бас өөр зүйл залгах юм бол хална. Тэг хүйтэн өвлөгч даван туулна. За им гэрлэнд холбочих юм бол гэрэл гарна. За уг нь цахилгаан нь нэг боловч харагдж байгаа хэлбэр дүр төрх нь өөр өөр. За хүн нь нэг боловч гэртээ очвол өөрийг нь аав гэж дуудах хүн байна. За хайнаа гэж дуудах хүн байна. За би чуулган дээр ирвэл пастор гэж дуудагдана. Тэгэхээр хүн нь нэг боловч тийм ээ. Тэгэхээр энэ бол бүрэн тайлбарлагдахгүй зүйл. Ямар тач эцэг хүү ариун сүнс гурав. Нэг л бурхан байгаа. За гэтэл эцэг бурхан хүү Есүсийг ямар их хайрлсан бэ гэж энд гарч байна. Эцэг намайг хайрлсны адил би бас та нарыг хайрлсан. Бурхан өөрийн цорын ганц хүүг ямар их хайрлсантай адилхан Есүс тэр хайраар биднийг хайрлсан. Энэ хайр нь Бурханы хайртай холбоотой ах. Тэгээд Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан да гэж хэлсэн. Энэ ертөнцийн бүх хүмүүсийг үнэхээр их хайрлсан. Тиймээс цорын ганц хүүгээ өхөн өгтлэн золилтын дахил болгож өгсөн. Тэгээд би ч та нарыг хайрлсан. Хайранд минь байгтун. Бурханы тэр хайраар биднийг хайрлсан байна. Хайранд минь байгтун. Өнөөдөр хэлэх гэж байгаа агуулга бол энэ хайранд минь байгтун гэж байгаа үг. Хайранд дотор бай. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болж бай. Миний дотор оршигтун, би ч та нарын дотор оршин. Яагаад орш гэж хэлсэн бол? За балчир хүүхэд ээж нь хэлж байна. За ээж нь чамайг төрүүлсэн штэ тийм ээ. Аав нь байна, ээж нь байна. За гэрээсээ явж болохгүй штэ гэж хэлдэг үү? Тэгж хэлдэг үгүй юу? Мэдгүй юу? Хэлэхгүй. Яагаад вэ? Гэрээсээ явах хүч байхгүй штэ. Яаж явах юм? За тиймээс тийм үг хэлэх ямар ч шаардлагагүй. Гэтэл яагаад хүнд
Миний дотор орш, би ч та нарын дотор оршин гэж хэлв. Миний дотор орших тун. Орш гэж үгийг яагаад хэлв? Явах боломжтой учраас яагаад энэ бие нь аврагдсан ч ариун сүнс орж ирсэн ч энэ бие нь одоохондоо ариун сүнсэнд захирагдахгүй байхын. Тиймээс Галаат 5 дээрээс арах юм бол махбод сүнсний эсрэг хүсдэг гэж байгаа. Эсрэг хүсдэг гэдэг нь эсэргүүцдэг гэсэн үг. Энэ махбод за аврагдсан сүнс ороод ирвэл бас давхар шин чанарт хүн болж байгаа. Хуучин шин чанар байгаа, бас ариун сүнс байгаа. Ариун сүнс бурхны хүсэлд баярлдаг, бурхны хүслийн дагуу амьдрах гэдэг. Харин махан бие түүнд дургу. Энэ хоёр хоорондоо тэмцдэг. Махан биеийн хүсэл сүнсний эсрэг хүсдэг, сүнсний хүсэл махан биеийн эсрэг хүсдэг. Энэ хоёр нэг нэгнээ эсэргүүцдэг. Хар нохой, цагаан нохой хоёрыг зодтолдууллаа. За зах дээр. За нэг живсан юм надад нэг ном өгж байсан. Их сонирхолтой агуулга тэнд гардаг. За нэг хүн Америк явахдаа нэг 2 гөлөг өгөөд явсан байгаа. Энэ тийм түүх байгаа. За гэтэл тэр 2 гөлгийг тэжээгээд ямар цаваас эргэлэн ноход болсон бэ? За энэ 2 нохог яах вэ гэж бодсон. Гэтэл нэг хүн наадахаараа мөнгө олж болно штэ. За тэр цагаан нохой нэлийн том болцсон болохоор хар нохой зах дээр аваачаад зодтолдуул гэж байгаа. Уурыг нь хүргэж байгаа тооронд нь зодтолдуулаа. Тэгэх юм бол хүмүүс аль нэг талд нь мөрий тавина. Зарим үед цагаан нохоо ялдаг, зарим үед хар нохоо ялдаг. Тийм юм байдаг тийм ээ. Филиппинд очсон чинь дахиан зодон байгаа. Хоёр талд нь мөнгө тавиад мөрий тавьж байгаа. Так гээл. Тэгэх юм бол энд нэг одоо нэг эртээ юм хийцэн тэрнгээр хатгах юм бол нөгөө дахиан ялагддаг. За энэ дахиан зодон үнэхээр амар юм байлээ. За үхэрний зодонч гэсэндээ байдаг, нохойн зодон байгаа. За тэгээд тэр хүн зах дээр аваачаад хүмүүсийн байгаа газар за аль талд нь мөрий тавих вэ? Энэ 2 нохой өнөөдөр зодолдноо. Гэтэл зарим үед цагаан нохой нь ялдаг, зарим үед хар нохой нь ялдаг. Хинч мэдхгүй, харин эзэн нь мэдж байгаа. Яагаад вэ? Нэгийг нь өлсгөөд байсан. Нэгийг нь сайн хоололсон. Сайн хоололсон нь л ялж байгаа. Өлсөөд ямар ч хүч тамиргүй болцсон байгаа нь яаж ялах вэ? За зөвөрлөл болсон уу юм мэдэхгүй ч бидний дотор хүн бурхны үгээр за залбирал үгийг сурж үгийн дагуу амьдарч гэх юм бол за идэж дасгал хийж хүчтэй байгаатай адилхан энэ итгэж гэсэндээ үг сурсны дагуу нөхөрлөж явсны дагуу сүнслэг байдлаар хүчрхэгждэг байхan дотор хүнээ хүч чадлаар хүчрхэгжүүлж байгаа хань дотор хүн маань хүчрхэгжих ёстой байхan тэгэх юм бол энэ биеийг махбодыг ялна. Энэ махбодын буруу муу бодол үйлдэл энэ сүнс энэ махан бие захирах нь байна. Дарах нь байна. Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүрэг тэгвэл амьдрнаа гэж байгаа. За гэтэл энэ сүнслэг байдлаар залбирахчгүй, өгч сурахгүй, аврагдсан ч гэсэн нөхөрлөлдөө сайн очихгүй тийм байвал энэ сүнслэг байдлаар тэжээлийн дутагдалд орж тамиргүйтгэх нь байна. Махан биеийн нэг хүчтэй. За тэгвэл ертөнц рүү чирэгдээд явна аврагдсан хүн ч гэсэн. Энэ махан биеийн илүү хүчтэй, итгэлийн амьдралаар амьдрдаггүй. Харин л тэр хүн аврагдсан уугүй юу? Цаг хугацаа өнгөрсний дараа харж болох ч үр жимсээр нь модыг танина гэсэн болохоор тэр хүний үйлсийг харвал аврагдаагүй юм шиг байгаа. Аврагдсан хүн ч гэсэндээ буруугаар ирэгвэл тэгэх боломжтой хэсэг хугацаанд ямар тайч аврагдсны дараа бид эзэн дотор орш. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор орших тун би ч та нарын дотор оршноо. Эзний дотор оршвол эзэн миний дотор оршиж ажиллах юм аа. Эзэнд
энэ сэтгэлээ өгчих хэрэгтэй. Эзэн миний сэтгэл, миний амьдралыг та удирдаарай. Эзэн гэж байгаа. Эзэн гэдэг нь эзэн хаан гэсэн утгатай. Лук 6 дээрээс харах юм бол та нар намайг эзэн минь гэж дууддаг гэрнээ юунд хэлснийг минь үлддэггүй юм бэ? Амаараа эзэн минь гэж байгаач дуулууртай байдаггүй. Тэгвэл эзэн минь гэж байгаа нь худал үг бахна. За туслах нь хаана эзэн хаантан минь гэж байгаа боловч тушаал болговол захирагдах ёстой үстэй. Есүс хаадын хаан биднийг аварсан эзэн байхад амаараа эзэн минь гэж байгаач өөр зүйлийг эзэн минь гэдэг өөрийн дураар амьдарч байгаа. Тэгвэл эзэн минь гэж байгаа нь худал үг болно. Намайг эзэн минь гэсэн болгон гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үлддэггүй юм бэ гэсэн энэ авцалдахгүй байгааз. За хайранд минь байгтун гэж хэлсэн байгаа. Эзний нэгүсэл дотор орш, эзний амин дотор байж, эзний захиргаан дотор байж, үгэн дотор байх, энэ эзэн дотор байх орших гэдэг нь одоо хайранд минь байгтун гэж байна. Эцэг намайг хайрласны адил би та нарыг хайрласан. Хайранд минь байгтун, хайранд минь бай гэж байгаа нь энэ хайран дотор байнга байхыг хэлж байгаа. Байнга тэр хайран дотор байх ёстой. Эзний хайран дотор байж байгаад гарч явбал тэгээд иж болохгүй. Эзний өгсөн тушаал за түүний дараа харах юм бол 10 дугаар ишлээс харах юм бол Иохан 15:10 дээр би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Хайранд оршно гэдэг үг нь би эцгийнхээ тушаалыг сахиж түүний хайранд оршдгийн адил гэж байгаа. Тэгэхээр тушаалыг сахих болоод хайран дотор байх нь адилхан утгатай болж байгаа хэн. Есүс би эцгийн тушаалыг сахиж хайранд байсан. Тиймээс та нар ч бас миний тушаалыг сахивал миний хайран дотор оршно. Миний тушаалыг сахивал эзний хайранд байх арга нь эзний тушаалыг сахих хэрэг бахна. Тушаалыг сахивал хайранд минь орших болно. 11 дээр миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг би та нарт хэлв. Христэд итгэгчийн баяр баясгалан юу вэ? ертөнцийн хүмүүс бол энэ махан биеийн баяр хөөр, махбодын баяр баясгалыг хүсдэг. Их мөнгөтэй байвал баяр хөөртэй байдаг. Энэ ертөнцийн ажил төрлөн бүтэмжтэй байвал баярлдаг. Бүгд тийм л зүйлийн араас амьдардаг юм шиг байгаа тийм ээ. Харин Христэд итгэгчийн баяр баясгалан бол өөр. Ядуу байсан ч Хабакук 3 дээрээс харах юм бол хашаанда хоньгоо, сарвчанда өхөргүү болсон ч, ус үзмийн модон үр жимсгүй, инжирийн мод цэцэглээгүй юу ч байсан ч би эзэн дотор баясан хөөрдөг, авралынхаа бурхан дотор баярлнаа гэж байгаа. Юу ч байсан ч бурхны нэгүслэр баярлан хөөрж талархах боломжтой байх юм. Үйлс 16 дээрээс харах юм бол Илж Паул, Силас гэх хүн сайн мэдээ тарааж ягаад, баригдаад, шорон торигдсон, хувцаа тайлуулан, ташуурдуулж газар дор шорон торигдсон. Төмөр дөнгөөр дөнгөлүүлж бүх бие нь хорсож байгаа, хөвдөж байгаа гэхдээ уйлсан уу? Үгүй. Харин залбирч магтан дуулсан. Яков 5 дээрээс харах юм бол хэн нэг нь хөгжилтөө байна уу? Тэр нь магтан дуулаг гэж байгаа. Магтан дууг баяртай сэтгэлтэй байж иж дуулна, уйлангаа дуулдаг уу? Магтан дуулж залбирч байсан. Илж Паул Есүст итгэдэг хүмүүсийг хавчиж араас нь хөөж байсан хүн, Стефаныг чулуу шидэж алхад бас саналаа өргөсөн хүн байсан. Гэтэл өөр шиг нь гэмтнийг нүгэлтнүүдийн эхнийх гэж хэлсэн тийм ээ. Авраад
харь үндэсний элч болгож шинэ гэрээний талаас илүү хувийг бичсэн биз дээ. Шинэ гэрээний 14 номыг бичсэн энэ элч Паул хуучин гэрээний хамгийн гайхалтай элч иш үзүүлэгч гэвэл Мосе, шинэ гэрээний хамгийн гайхалтай элч гэвэл элч Паул байгаа. Түүний нэр Паул байсан гэтэл Саул байсан гэтэл Паул болж өөрчилсөн. Өөр шиг нь гэмтнийг авраа зогсохгүй бас элч болгож өгсөн. Сайн мэдээг тэгээд тараалгаж байна. Энэ нэгүслийг нь бодох юм бол ташуурдуулсан ч, шоронд хоригдож байсан ч, баярлаж байсан, талархаж байсан. Ямар их зовсон бэ? Сайн мэдээг тарааж агаад олон ч удаа шоронд орсон, тоо томшгүй жанчуулсан, 3 саваагаар жанчуулсан. Тэгээ 5 удаа 39 ташуурдуулсан. Саваагаар 3 жанчуулсан. За ингэсэн бол үхэх аюултай. Бас чулуунд шидүүлэн үхсэн гэж бодогдсон, хаягдсан ч дахин орж сайн мэдээ тараадаг. Өсөж явсан, даарч явсан, хөрчж явсан. Ингэж зовсон хүн байгаа юу? Тэгээд Ромоор бүх зам дамждаг байсан учраас Ром сайн мэдээ тараавал дэлхийд даяар сайн мэдээ хурдан тараагдан гэж бодсон. Тиймээс Ромд очир сайн мэдээ тараах нь түүний сүүлчийн хүсэл байсан. 2 жил орчим сайн мэдээ тарааж агаад хоолоогоо хэрчүүлэн алуулсан. Үгсэн ч баярлсан байна. Эзэн миний дотор байгаа гэдэг нь ямар гайхалтай хэрэг вэ? Эзэн минь надтай хамт алхан ярилцаж намайг найзаа болгосон юм. Тэнд надтай хуваалцсан баяр хөөргийг хинч мэдэр чадахгүй юм. Хинч мэдэр чадахгүй гэж байна. Тиймээс миний баяр баясгалан та нарт байж та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд гэж байна. Эзний баяр баясгалан. Иохан 14:27 дээр амар амгалангаа би та нарт өгнө. Баяр баясгалан дүүрэн болохын тулд гэсэн байна. Эзний өгдөг зүйлээр баяр дүүрэн байж баяр хөөр дүүрэн байх хэрэгтэй. Тэгээд Иохан 15:12 дээр би та нарыг хайрласны адилаар та нар бие биеэ хайрлах тун. Энэ нь миний тушаал. Би эцгийн тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил эцгийнхээ тушаал бүрэн дуулууртай байж сахигдсан биз дээ. Та нар ч бас миний дотор оршвол тушаалыг минь сахих тун гэж байна. Миний тушаал бол би та нарыг хайрласны адилаар та нар бие биеэ хайрлах тун. Энэ миний тушаал. Би та нарыг хайрласны адилаар та нар бие биеэ хайрлах тун. Эзэн бидэнд тушаасан тушаал аврагдсан итгэгчд бие биеэ хайрлах бахан. Бурхан Аав Хүү Есүсийг хайрлсан шиг Есүс биднийг хайрлсан. Бид тэр Есүсийг хайрлаж тэр эцгийг хайрладаг. Тэр хайраар бид нар ахан дүүсээ хайрлах ёстой хам. Юу гэж бодож байна? Энэ нь эзний тушаал, эзэн дотор байгаа арга бахан. Би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Хүмүүсээ итгэлийн амьдрал бол тоглоом биш. За шашинлаг амьдралч биш. Хэлбэр амьдрал биш бахан. Бурхны цорын ганц хүү загалмаа дээр үхэж биднийг аварсан байхад Еврей 2:3-аас арах юм бол ийм агуу аврал гэж гарсан. Бидний авсан аврал хэр агуу гайхалтай зүйл вэ мэдхүү? Матай 16-гийн 26-аас арах юм бол хүн бүх ертөнцийг олж авсан ч
Амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ? Энэ ам гэж байгаа нь сүнсний амийг хэлж байгаа хан. Хэдэн 10 жилийн махан биеийн амийг хэлж байгаа юм биш? Тийм үнэтэй төлөөсөөр биднийг аварч өгсөн. Бидний сүнс тийм эрхэм үнэтэй байх нь. Бүх ертөнцөөс ч илүү үнэтэй. Тиймээс ч Бурхан үгээрээ хүч чадлаараач болоогүй. Тиймээс цорын ганц хүн өөхөхгүй л бол болохгүй байсан ийм агуу ажил байх нь. Энэ аврал ямар агуу зүйл вэ? Тийм биш вэ нү? Ийм агуу аврал гэсэн байгаа. Үл хайхарвал хэрхэн шүүлтээс цухтаах вүлээ? Энэ авралыг яг вэ тэр аврал гэж хэлж ирсэн хүн ч бий. Энэ ертөнцийн муудаж алга болох зүйлийн төлөө амиа дэнжин тавьдаг үсттэй. Гэтэл итэг гэх юм бол дараа тэгэл аажмаар итгэхий дөө хизээ аажмаар вэ? Тийм бодолтой байгаа хүн аврагдах эрхгүй юм аа. Аврагдсан хүн ч бас энэ аврал ямар агууг мэддэггүй болохоор өөр юм бодоод байдаг. Тэгээс өмнөдөр ирээл Бурхны нэг үслийг авч магтан дуулж залбирч ертөнц дээр гараад ертөнцийн хүнтэй бас сайхан зохицоол явцдаг. ертөнцлөг шунлын хойноос өөрийн тав тухын араас тэгэл амьдардаг. Энэ итгэлийн амьдрал юм уу? Библийг хараарай. Тэр итгэлийн амьдрал уу? Бурхан тоглоом уу? Бурхан хиймэр шүтэнтэй адилхан уу? Ирээл залбираал магтан дуулаад тэгвэл Бурхан баярлал. Тэгээ түүнээс хойш өөрийн дураар амьдарсан ч зүгээр болов. Энэ мөргөл гэдэг нь хүмүүс эзний өдөр сүмд ирээд залбираад магтан дуулаад тэгээд энэ нэг сургаалыг нэг сонсчоод үүнийг мөргөл гэж боддог. Библиэлд тийм мөргөл байгаа юу? Хаан тийм мөргөл байгаа вэ? Иохан 4 дээр Есүс Бурхан бол сүнс. Бурхан махан бие биш гэж хэлж байгаа. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой. Бурхан өөрт нь ийхүү мөргөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс учраас махан биетэй биш бахан. Бид нар нүдээ анаа залбирж гин үү, нээлттэй залбирж гин үү? Бид нар магтан дуулахдаа үгийг нь алдахгүй дуулж гин үү, эсвэл алдаад байна уу? Бурханд бол тэр мэр огт хамаагүй. Харин сэтгэл асуудал бахан. Бурхан махан биетэй биш гэж бахад Бурхан сүнс. Тиймээс түүнд мөргөгчд сүнсээрээ үннээр мөргөх ёстой. Сүнсээр үннээр гэж байгаа нь ариун сүнс болон үнэн. Аврагдсан хүн аврагдаагүй хүн энэ мөргөлийг үйлдэх боломжгүй. Бурханы дайсан байхад юу мөргөл үйлдэх? Аврагдсан хүн харин ариун сүнс байгаа болохоор энэ ариун сүнс болон үннээр мөргөх ёстой. Ариун сүнс болон үнэн байна. Ариун сүнс эрэхт та нарыг бүхий л үнэн өд удирдна гэсэн. Ариун сүнсээр дамжуулан үнэн рүү удирдагдж байгаа бүхий л амьдрал сүнсээрээ үннээр мөргөж байгаа амьдрал бахна. Ром 12:1 дээр өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өрг. Ингэхэн та нарын сүнслэг мөргөл мөн гэсэн. Хуучин гэрээний тахил хонь ямаа бярууг бариад гаргаад тахил өргөдөг байсан. Одоо тэр хэрэггүй. Есүс загалмай дээр үхснээр тэр бүхий л тахил дууссан. Одоо аврагдсан хүн Есүс анхлын тахил болгон өргөгдсөн. Авралын үйл хэргийг гүйцээсэн. Бурхан тэр тахилыг авсан. Одоо аврагдсан хүн Бурханд өргөх мөргөл бол энэ бие нь бахна. Аврагдсан энэ бие бас байгаа шүү дээ. 1-р Коринт 6:19-с харах юм бол та нарын бие бол Бурханаас та нарт өгөгдсөн ариун сүнсний сүм гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш өгөөд Бурхан та нарыг үнтэйгээр худалдан авсан. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул. Энэ бие ариун сүнсний сүм гэж байна. Яагаад вэ? Ариун сүнс энэ дотор байгаа болохоор энэ бие бол сүм болж байна. Зарим хүн энэ чуулганыг сүм гэж боддог.
Тиймээс гадагшаа гараад өөрийн дураар томоогоотож амьдарж байгаад сүм дээр ирэхээр оо бурхан минь сайн байж юу? Бурханы мэндийг мэдэж байгаа мó? Бурхан 7 хоногийн дурш байж байгаад эзний өдөр юм уу 3 дахьад тэр үед нэг гарч ирээл мөргөл авдаг уу? Ямар хиймэл шүтэнтэй адилхан юм уу? Ямар ч хэрэггүй бодол, ямар ч хэрэггүй зүйл. Би дунд сургуульд байсан цагаасаа сүмд явсан. Христийн шашинтай сургууль байсан учраас бүтэн сайн заавал сүмд явах хэрэгтэй байсан. Сүмд очих юм бол пастор нэгэд хүн урт хүрэм өмсчихсэн их Ахмад пастор бүгдээрээ мөргөлөө үйлдэцгээе. Түүнд мөргөгчд нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой. Хоолоогоо чичирхийлүүлээл. Тэр үед яг л тийм болов гэж бодсон. Дараа нь гэтэл үгүй байсан. Энэ аврагдсан хүн энэ биеэрээ яаж амьдрах нь тэр нь мөргөл болдог юм аа. Бидний бодол, бидний үг, бидний үйлдэл өөрсдийн биеийг бурхан тааламжтай амьд ариун тахил болгож өргөг. Энэ сэтгэлээрээ, үйлдэлээрээ хийж байгаа бүх зүйл бурханы баярлах амьд ариун тахил болго гэж байна. Энэ амьд байж хөдөлж байгаа бүх зүйл амьд тахил байх нь тахил болон мөргөл гэж байгаа үг адилхан юм аа. Амьд тахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Бид бүхэн бурхны хүслийн дагуу амьдарч бурхны таалдаг үгийн дагуу дуулууртай байж амьдарж байгаа амьдрал бүхэлдээ мөргөл амьд тахил байх нь. Тэгж байгаа юу? Яах вэ? Өөр шашинтай хүмүүстэй адилхан аврагдсан ч амьдарж байгаа нь шашинлаг амьдрал шиг. Тэр чинь Христийн шашинтай хүн болохоос биш Христэд итгэгч хүн биш байна. Яах вэ? Тиймээс эзний тушаалыг бид нар сахих ёстой. Би эцгийн тушаалыг сахиж түүний хайранд орчдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Би та нарыг хайрласны адил та нар бие хайрлах нь миний тушаал гэж хэлсэн. Энэ хайр гэж юу вэ? Энд гарч байгаа хайр хүн хоорондын хайр биш шүү дээ. Бурхны хайр бол хүн хоорондын хайраас үндсээрээ бол шал өөр агапе хайр байгаа. Энэ хайр грек хэлээр олон төрлөөр байгаа. Эцэг их үр хүүхдийн хоорондох хайрыг өөр, ах дүүсийн хоорондох хайрыг өөр, найз нөхдийн хайр өөр, эсрэг хүүсний хайр өөр. Бүгд өөр. Харин бурхны хайр бол тэр хайрыг агапе хайр гэдэг. Төгс хайр, ариун хайр, мөнхийн хайрыг, болзолгүй хайрыг хэлж байгаа. Бурхны хайр бол хүний хайраас өөр. Тэр хайраар биднийг аварсан бахна. Тэр хайраар бид нар Бурхныг хайрлаж, Бурхны хайраар Бурхныг хайрлаж, тэр хайраар ахан дүүсээ хайрлах. Агапе хайраар. Ариун хайр юм, төгс хайр, мөнхийн хайр. Бид нар итгэлийн амьдралаар амьдрья гэвэл нэг нэгээр нүунийг шалгаж үзэх хэрэгтэй. Чеклж булзааруулаад яваад байж болохгүй. Бибие хайрл гэсэн тушаалыг өгсөн тийм ээ. 13-ыг харвал нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үлдвээс миний нөхөд мөн. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Нөхдийнхөө төлөө амиа зориулна гэвэл тэр бол худал хайр байх боломжгүй. Хүн хоорондын хайр, найз нь усан живж өгч байхад тэр найзыгаа аврах гэж байгаад өөрөө өгчихлээ. Тэр бол гайхалтай хайр. Хүн хоорондын хайрын хамгийн агуу хайр шүү дээ тэр. За 1964 онд Вьетнамын дайны үед Вьетнамд дайн болж байх үед Хөхлөөгийн дивиз гэж байсан мэдэх бах.
За тэнд ахлагчаар нэг хүн томилогдож атсан байсан тэр Вьетнамын дайны үед. За тэгээд дайны талбар дээр дайтаж байх үед тэр дайсны зэрэг нэг гранат шидсэн. Гэтэл яг Манатлын цэргүүдийн голд тэр гранат унсан. Инхо гэдэг тэр хошууч. За тухайн үед нэг 5 хошуутай байсан. Тухайн үед Ахмад байсан. Инхо гэдэг тэр Ахмад тэр тесрэх бөмбөг хараад эргэн тойронд нь яг өөрийнх нь далын цэргүүд байгаа. Тэр хүн ахлагчийн хуваар тэр тесрэх бөмбөг дээр өөрөө шууд хэвтсэн. Дарж авсан. Энэ хүний бие хідэн хэсэг болж задарж урагдаж тэгж цэргүүдээ аварсан байна. Би тэр Жинэ Тэнгисийн цэргийн сургалтын далбарт очиж утсан, очиж харсан. Яг түүнийг батлах олон нотлогоонууд байдгийн байлээ. Тэгээд Инхо гэх тэр Ахмадын хөшөөг бас тэнд хийгээ тавьчихсан байдсан байна лээ. Хангвандод бас сургуулилт хийж явах үед бас нэг тийм үйл явдал болсон. Нэг одоо сургуулилт хийжсэн цэрэг тэр гранатыг шидэхдээ буруу шидээд алдаад яг өөрийнхөө доор унгаацсан. Уг нь хол шидэх хэвээр байтал. Түүнийг нь харсан бас нэг Ахмад бахан цэргүүд байсан өөрөө шууд дарж авсан. Тэр хүний бие хэдэн хэсэг болж задарж өгсөн. За харин цэргүүд нь амьд үлдсэн. Ийм үйл явдал 2 удаа болсон байна. Есүс бид там руу явах гэмтэн байхад Есүс бидний гмийг өөр дээрээ үүрэн бидний өмнөөс өгсөн биз дээ. Яагаад? Бидэн шиг нүгэлтнийг аварч найз нөхрөө болгохын тулд нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үлдвэс миний нөхөд мөн. Биднийг найзаа болгох гэж бидэн шиг нүгэлтнийг аварч найзаа болгох гэж өгсөн нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Тэр нэгэн бурхантай энд тэнцүү нэгэн байсан. Ариун нэгэн бурхны цорын ганц хүү байсан. Тэр нэгэн хүний биеэр ирсэн нь өгөхийн тулд ирсэн байна. Бидний оронд. Хинч амийг минь надаас авахгүй. Харин би өөрөө түүнийг өгнө. Эзэн биднийг аврахын тулд бидний оронд өгөж өгсөн биз дээ. Тиймээс бид эзний нөхөд болсон. Эзний нөхөд болсон нотлогоо юу вэ? Та нар тушаасныг минь үлдвэс миний нөхөд мөн. Тушаасныг минь үлдвэс миний нөхөд мөн. Тэр эзэн над чиг нүгэлтний өмнөөс өгөж намайг аварсан. Тэгээд нөхрөө болгосон. Үүнд итгэж байгаа бол би найз нь болсон юм бол эзний үгийн дагуу үлдэх ёстой гэсэн үг. Тушаасныг минь үлдвэс миний нөхөд мөн. Тэр нь нотлогоо охно. Тэгснээр нөхөр нь болж байгаа юм биш. Нөхөр нь болсны нотлогоо тэр охно. Ойлгож байна уу? Эзний тушаал юу вэ? Би та нарыг хайрласны адил би бие хайрл. Энэ хайр 1-р Иохан 4-ийн 16 гарах юм бол Бурхан бол хайр мөн гэж байгаа. God is love. Тэр үгийг мэднэс дээ. Бурхан бол хайр. Хайраар их гэсэн үг биш. Бурхан бол өөрөө хайрын үндэс байна. Бурхан өөрөө хайр. Бурхан бол хайр гэсэн байгаа. Есүс бол хайрын хэрэгжүүлэлт нь байсан. Бурханы хайрыг боддоор харуулж үзүүлсэн нэгэн бол Есүс. Ром 5:8 дээрээс харуул биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ. Биднийг нүгэлтэн байхад түүний дараах ишлээс харуул бид дайснууд байхад гэж байгаа. Христ бидний төлөө өгснээр
биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан. Түүнээс илүү агуу хайр хаана байна? Бурханы цорын ганц хүү, Бурхан өөрийн цорын ганц хүүг бидний төлөө өгүүлсэн байна шүү дээ. Тэгж хайраа харуулсан байна. Тэр агуу хайр миний сэтгэлд амар тайван ба баяр хөөргийг өгсөн тэр хайр, тэр Македон дээр байдаг шиг тэр хайр, Бурханы хайр. Тэр хайрыг Есүсээр дамжуулан бидэнд бодтоор харуулсан байгаа үстэй. Одоо тэр хайрыг авсан бид бүхэн тэр хайрын дотор бай гэж байна. Хайрын дотор бай гэж байгаа нь хайрыг хэрэгжүүл гэсэн үг. Библийн Иохан 13-аас харцгаая. Иохан 13-ийн 34-35-ыг хамт уншийе. Би та нарт шин тушаал өгье. Би биеэ хайрлах тун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн би биеэ хайрлах тун. Би биедээ хайртай байвас үүгээр чин та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно гэлээ. Энд адилхан үг гарч байна, дэлгэрэнгүй гарч байгааз. Энэ хайр бол ам байгаа газарт хайр байгаа. Их хүн хүүхдээ төрүүлвэл ямар их хайрладаг вэ? Тийм ээ? Энэ амтан ч гэсэндээ үр төлийнхөө төлөө өгдөг амтан ч байгаа мэднэ үстэй. Ам байгаа газарт хайр байгаа. Хайр байгаа газарт ам байгаа. Хайр байхгүй газарт үхлээс өөр юм байхгүй. Агапе хайр, мөнхийн хайр, төгс хайр, туйлын хайр байна. Ариун хайр. Тэр хайраар би та нарт шин тушаал өгье. Би биеэ хайрлах тун. Яагаад шин тушаал гэж хэлснийг мэдэх үү? Шин тушаал. За хуучин гэрээн дээр ч хайрл гэсэн үг олон бий. Лев 19-ийн 18 дээрээс харвал харин хөршөө өөрийн адил хайрл гэсэн байгаа. Энэ бол хуучин тушаал бахан. Хөршөө өөрийн адил хайрл. За гэтэл энд шин тушаал гэж байгаа нь юу вэ? Өөр шин тушаалыг би та нарт өгье. Би биеэ хайрлах тун. Хэр зэрэг би та нарыг яаж хайрласны адил. Энэ үг бол шин тушаал нь бахан. Би та нарыг яаж хайрласны адил. Би та нарын төлөө өгч өгсөн шиг та нар би биеэ хайрл. Тэр эзэн бидний төлөө өгсөн 1-р Иохан 4:19 дээр эхлээд тэр биднийг хайрласанд бол бид хайрладаг. Бид Бурхныг хайрлаж ахын дүүсээ хайрласан нь эзэн бидний төлөө үхэн үхлээ хайрлсан учраас байгаа. Тийм үү? Би та нарыг яаж хайрласны адил би та нарын төлөө өгсөн шиг түүнтэй адил та нар би биеэ хайрл. Тэр бол шин тушаал. Есүс бидний төлөө үхээгүй бол энэ тушаал нь шин тушаал биш байх байсан. Бид зүгээр л өөрсдийн хүчээрээ өрөвдөлтөө хүмүүст туслаад л дэмжээд л сул хүмүүст тус дэм болоод л ингэж хайрлна. Гэхдээ тэр зэрэг хайр биш бахна. Эзэн бидний хайрлаж бидний төлөө үхэж өгсөний адил хайрл. Нэгдүгээр Иохан 3:16-г харвал Иохан 3:16-г сайн мэднэ тийм ээ. Харин 1-р Иохан 3:16-г мэдхүү.
За энэ ном авчургаар тогтоогоод 1-р Иохан 3:16 харъя. 1-р Иохан 3:16 хамт уншия. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Тэр бидний төлөө, эзэн бидний төлөө амиа өгсөн тул амиа өгсөн. Тэгж аварсан тийм ээ. Үүгээр бид хайрыг мэднэ. Тэр хайрыг бид нар мэдсэн шүү дээ. Эзэн биднийг хайрлсан тэр хайрыг бид мэдсэн. Хайрыг хүртсэн. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Эзэн бидний төлөө амиа өгсөн шиг бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай гэж хэлж байна. Учиртай гэдэг нь юу гэсэн үг вэ? Ойлгомжтой мэдээжийн зүйлээ гэсэн үг. Дахиа кукарику гэж байгаа нь мэдээжийн хэрстэй. Дахиа учраас дахиа хов хов гэж ивэл хачин жигтэй зүйл. Тэр эзний хайрыг ухаарсан хүмүүс ахан дүүсээ хайрлаж чадахгүй. Үнэхээр тэр хайрыг үзүүлж чадахгүй байвал тэр чин харин хачин жигтэй байна. Юу буруу байна? Тэр бидний төлөө амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид энэ хайрыг мэдсэн. Тэр гайхалтай хайрыг мэдсэн. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Амиа өгөн байж хайрлаж чадна гэсэн үг. Энэ нь учиртай гэж юм. Тэгэх учиртай. Ойлгомжтой мэдээжийн зүйлээ гэсэн үг. Онцгой зүйл биш. Энэ бол мэдээжийн. Ойлгож байна уу? Мэдгүй байвал Библийг сайн хараад, уншаад, залбираад үзээрэй. Ухаарах хүртлээ. 1-р Иохан ном бол Илч Иохан бичсэн ном шүү дээ. 12 шавь нарын хамгийн залуу нь байсан. Тэгээд Есүсийн хажууд үргэлж наалдаж Юудэчүүдийн хооллох соёл нэг юм байдаг. Хажуулдаж тэр Бенхоргийн кинон дээр хардсан шүү дээ тийм ээ. Юудэчүүдийн хооллох ёс. Гэтэл Илч Иохан Есүсийг үргэлж тэгж хажуулдаж явж исэн. Есүстэй ойр. Тиймээс Илч Иохан өөрийгөө Есүсийн хайртай шавь гэсэн. Есүсийн хайртай шавь гэж өөрийгөө бичсэн. Иохан номон дээр хайр гардаг. Иохан номыг бичсэн зорилго нь Есүс Христ гэдэгт итгэж мөн хамийг олж авч аврагдахын тулд харин 1-р Иохан номыг бичсэн зорилго нь аврагдсан хүн Бурхантай ахан дүүстэй нөхөрлөхийн төлөө байгаа. Нөхөрлөл бол хайр шүү дээ. Тиймээс 1-р Иохан номон дээр хайр гэдэг үг байн гарч байгаа. Гэртээ хараад 1-р Иохан номыг 1-р Иохан 1-ээс 5 дугаар бүлэг хүртэл бүгдийг уншаад үзээрэй. Бүр тодруулаад уншаад, зураас татаад уншаад үзээрэй. Тэр хайр миний дотор байгаа юу сайн бодоод үзээрэй. Тиймээс би та нарыг яаж хайрласны адил та нар биеэ хайрл. Шин тушаал тэр бол энэ бол аврагдсан хүнд л өгсөн зүйл. Тэр эзэн миний төлөө үхэж өгсөн яг түүнтэй адилхан биеэ хайрл. Ахан дүүсээ нэг өрөвдөөдөл туслаад л тэр хэмжээнийх биш байх нь амиа зориулах хэмжээнд гэж байгаа. Тэр хэмжээнд хайрлаж чадах уу? Биеэ хайрл. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн биеэ хайрлагтун. Би биедээ хайртай байвас үүгээр чин та нарыг миний шавь гэдгийг бүгд мэдэх болно. Бид биеэ хайрлвал хүмүүс хараад
Вау. Гэхдээ ийм хүмүүс бас байна. Ингиж нэг нэгнээ хайрладаг гинүү. Энэ ертөнцөөс харахын аргагүй хайр байна. Тэр хүмүүс яг үнэхээр л Христийн шавнар болох нь баталгаатай юм байна. Та нар бие хайрлвал та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно. Иохан 8:9-оос харвал та нар үгэн дотор минь байвал миний дагалдагчд байна. Хинч бай дагалдагч болохгүй. Эзний үгэн дотор оршдог хүн бол эзний жинхэнэ дагалдагч байна. Эзнээс хайрыг хүртсэн хүн тэр ахан дүүс бие хайрлаж байгааг хүмүүс хараад бүгд та нарыг миний шав гэдгийг мэдэх болно. Христийн шав гэдгийг нотлогоо болох нь байна. Тэр бурхны хайр бидний дотор бүрлдэж бий болж байгаа хэн. Христиан гэдэг үгийг ч бид нар хамаагүй ашиглаж болохгүй. Ажил дээр очивол энэ Ким христиан гэсэн энэ Пак жинхэнэ христиан гэж хэлээ. Юуг нь хараад сүмд явж байгааг нь хараад. Сүмд явж байгаа нь христиан гэсэн үг үү? Христиан гэдэг үг бол Христэд итгэгч гэсэн үг. Ром 8:9-оос харвал Эндэж бай Христийн сүнс байхгүй бол тэр Христ их биш гэсэн. Христэд итгэгч гэдэг нь Христ түүн дотор амьдарж байгаа хүн байна. Христийн сүнс, ариун сүнс, Бурхны сүнс бас бүгд адилхан. Бурхны сүнс миний дотор байж, Христ миний дотор байж, ариун сүнс миний дотор байх. Тэр хүн Христэд итгэгч хүн юм аа. Дахин төрөөгүй хүн бол Христэд итгэгч хүн байх боломжгүй. Зүгээр л Христийн шашинтай хүн. Тиймээс Христийн сүнс байгаа хүн бол Христэд итгэгч гэж байгаатай адилхан Христийн шав дагалдагч гэдэг өгч. Христийн дагалдагч гэдэг нь аврагдвал бүгд л Христийн дагалдагч болж байгаа. Матай 28:19-дээс харах юм бол Есүс Тэнгэр рүү одохынхоо өмнө та нар яв бүх үндэстнийг дагалдуул гэж байгаа. Аврагдах юм бол дагалдагч болдог. Үйлс 2 дээрээс харвал тэр Пентекостийн өдөр аврагдагчдын тоо 3000 төрсөн, дагалдагчдын тоо 3000 төрсөн, дагалдагчдын тоо 5000 төрсөн. Дагалдагч гэж хэлж байгаа. Та нар яв бүх үндэстнийг дагалдуул. Аврагдах юм бол Христийн дагалдагч болж байгаа хэн. Аврагдах юм бол аврагж байгаа бүх хүн Христийн дагалдагч. 12 шавл Христийн дагалдагч биш юм аа. Дагалдуул эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм өртөөж та нар тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд за. Дагалдагч. Одоо багшаасаа сурч. Багшигаа дуурайн. Багшигаа дагаж багштайгаа хувь тавилангаа нэг байлгаж байгаа нь дагалдагч байна. Есүсийн нэрээр баптизм хүртэж аврагдсан хүн баптизм хүртээгүй хүн байвал дараа нь зунисм нарын үеэр заавал баптизм хүртээрээ. Баптизм нь ёслол хэлбэр биш. Би эзэнтэй хамт үхэж оршуулгдсан. Би эзэнтэй хамт амьсан. Би үхэж эзэнтэй хамт амьдарсан гэдгийг боддоор тэр ёслолоор дамжуулан Бурхны олон хүмүүсийн өмнө өчөж байгаа явдал баптизм хүртэж байгаа нь. Түүнийг хий гэсэн. Баптизм хүртэж байгаагаар аврагж байгаа юм биш. Аврагдсан хүн Бурхан болон хүмүүсийн өмнө түүнийг өчөж байгаа хэрэг. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт миний тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Эзний заасан зүйлийг тэдэнд зааж биелүүлэх. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Тэр дунд эзэн хамт байх нь байна. Аврагдсан хүн бол Христийн дагалдагч юм.
Тиймээс эзний нэрээр эзэнтэй хамт үхэж, эзэнтэй хамт оршуулгадж, би үхэж, эзэн миний дотор амьд байна гэдгийг баптизмаар баптизм үртэйгүй байсан ч тэр нь сэтгэлд биелэгдсэн болохоор миний та нарт тушаасан бүгдийг тэдэнд сахин биелүүлэхийг эзний хэлсэн үгийг тэдэнд зааж сахиулах хэрэгтэй. Тэр нь Христийн дагалдагч байна. Сахигчгүй байхад юм Христийн дагалдагч. Та нар бие биедээ хайртай байвал бүхэн та нарыг Христийн шав гэдгийг мэднэ. Христийн шав гэдгийн нотлогоо нь бие биеэ хайрлах бахна. Христийн тушаалыг сахих бахна. Тийм ээ? Хайранд минь байгтун. Тэр нь хайрын дотор байгаа хэрэг юм аа. Тэр бидний аврагдсан нотлогоо юм. Тэр бидний ертөнцид харьяалагдсан хүн биш гэдгийг нотлогоо юм аа. Тэр нь бидний Христийн дагалдагч гэдгийг нотлогоо юм. Бид бүхэн халис болсон Христэд итгэгч болж болохгүй. Хэлбэрт үдий Христэд итгэгч биш, жинхэнэ Христэд итгэгч байх. Бурхны хүлээн зөвшөөрдөг. Бид нар бодлоготой байх хэрэгтэй. Бодлоготой байж тэр өдөр ойртож харах тусмаа бие биеэ улам зоригжуулъя гэсэн. Энэ ертөнц хайр хөрж байна. Аминч болж байна, мөнгөнд дурлагч, тэрслэгч болж байна, бодлогогүй болж байна. Тэрслэгч бодлогогүй, Юдастай адилхан Есүсийг зардаг шиг мөс чанараа зарж, сүнсээ зарж, бузар сүнсэнд чирэгдэн там руу явж байгаа. Тиймээс бид нар түүнээс тусгаарлагдсан хүмүүс биш гэж юу? Бид зүгээр эзний өдөр цуглаа залбираад магтан дуулаад пастрын сургаалыг сайн зааж өгөө юу гэдгийг шалгаад тэгэл мэдлэл дараа уулзъя гэж явдаг. Тийм шашинлаг хүн болчихгүй гэж айдаг. Жинхэнэ Христэд итгэгч, жинхэнэ Христийн дагалдагч, эзнийг дагалдагч болох хэрэгтэй. Өнөөдөр энэ хүртэл хэлье. Христийн энэ хайранд минь байгтун гэдэг үгийг үргэлжлүүлэн дахиад жоохон судлах хэрэгтэй. Энэ үгийг гэртээ хараад дахин нэг уншаад бодоод залбираарай гэж хүсэж байна. Залбирая. Энэрэнгөө бурхан аав минь. Бурханаас холдон гим нүгэлд дунд амьдарч байхад хормоо үйлсийнхээ улмаас бурханы дайсан болсон байхад биднийг хайрлаж, биднийг мэдээчгүй байхад эзэн та бидний төлөө үхэж, урсгасан үнэт цусаараа бидний гмийг мөнхөд уучилж, бидний сүнсийг аварч өгсөн эзэн минь, бидэнд агуу тэр нэгүсэл хайраа ухааруулж, тэр агуу нэгүсэлд итгэснээр авралт хүргэсэн таны нэгүсэлд баярлалаа. Бид бүхэн бурхны хүүхэд болж, Христэд итгэгч болж, мөнхийн амийг авсан билээ, эзэн минь. Одоо бид үлдсэн амьдралдаа эзэнтэй хамт байж, эзний хайрын дотор, эзний үгэн дотор дуулууртай амьдрч чадхад биднийг захирч, удирдах өгөөрэй. Бидний бүхий л амьдралаар дамжуулан бурхан та алдаршуулгадасаа хэмээн хүсэж байна. Бүх зүйлд эзэн танд талархан бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.